Дархуул аймгийн хэмжээ 1-р ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ. Цэрэг татлагад зөвхөн Дархан сумын цэргийн насны залуус, сумын спорт заланд цэргийн үзлэгтээ энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд хамрагдах юм а. Энэ жилийн онцлогийн хувьд хугацаа цэргүүдийн эдлэл хэрэгсэл, зэвсэг хэрэглэгдэхүүн, хоол хүнсний хангам зэргийг үзэсгэлэн болгон дийлгэж, иргэдэд нээлттэй байдлаар зохион байгуулж байна. 2024 оны 1-р ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна. Одоо яг бидний зогсож байгаа зааланд иргэдэд мэдээлэл өгөх танхимыг бэлтгэсэн байна. Та бүгд ингээ харах юм бол хугацаа цэргийн албаагчдын өмсч хэрэгэлдэг, төрөө сангалт хийдэг хангалтуудыг та харж боломжтой байна. Дээр нь хугацаа цэргийн албаа хааж ирээд Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зөвчөрчний 330 дугаар анги гэрээ цэргээр албаа хаасан тохиолдолд ямар хангалтууд хийгдэх гэдгийг бас энэ үзүүлэн таниулах материал бас харж болно. За мөн үнэлгээр орсон залуус хугацаа цэргийн албанда тэнцсэн эсхий QR код уншуулан мэдэх боломжийг олгосон байна. Өмнө нь бол эцэг эхчүүд бол хүлээлттэй байдаг гэсэн шүү дээ. Өөдөнд одоо манай хүүхдээ яасан бол тэнцсэн болов тэнцээгүй болов гэж хүлээдэг байсан бол одоо л QR кодоо уншуулад за хүүхдийнхаа тэнцсэн тэнцээгүй ингээ нээлттэй хэлбэрээр хардаг болж байгаа. За энэ бол энэ жилээс эхлээд ингээ дараагийн жилүүдэд уламжлал болон ингээ зохион байгуулалтад ингээд явна. За эх орны хамгаалах нэр хүндтэй албандаа хойш суулгүй иргэний үүргээ биелүүлэн цэргийн жихний албаны татлаганда идэвхтэй оролцохыг уриалж байна. Тэгээд анх удаа цэргийн үйлчлэгээр орж болохоор ер нь бол гоё байна. Ингээд юмтай танилцаад тэгээд одоо ингээд цэгт явна гэхээр ер нь бол тоглож байна гэсэн. Угаасаа явъя гэсэн бодолтой одоо нэг сарын өмнөөс л явъя гэсэн бодол тавьж. Угаасаа эр хүний явах газар гэж бодож байна. Тэ. Хүн болгоо явж байгаа юм чинь тэгээд би тэгээд бас гайгүй байлгүй дээ. Цэргийн хувцс тэгээд одоо нэг хоолунд бэлтгэл гарахад хоолунд авч явах юм тэгээд буу зэвсэг ер нь бүх юмтай танилцлаа да. Ер нь гоё яана. За хугацааны хувьд 4-р сарын 26-ны өдөр 1, 2, 3, 4, 5, 6 дугаар баг, 4-р сарын 27-ны өдөр 7, 8, 9, 10, 11, 12, 15 дугаар баг, 4-р сарын 28-ны өдөр 13, 14, 15, 16 малчин баг, өргөө багуудын цэргийн насны залуус өглөөний 9 цагаас оройн 18 цаг хүртэл цэргийн үзлэгтээ хамрагдах юм.